яаж ашигладаг хувийн туршлагаасаа та бүхэнд хуваалцъя. Зүгээр нөгөө сургалтанд хамрагдж байгаа хүмүүстэй харилцаа холбоо тогтоож мэдээлэл хүргэхээсээ гадна өөрөө ингээд зөвхөн өөртөө зориулээд ингээд хаалттай ийм групп үүсгэжтэй. Ганцхан гишүүнтэй гэж бодож би зөвхөн гэдэг. За энэ дээр нь болохоор ингээд групп үүсгэнгүүтэй бичдэг. Би бүр ингээд хайдын хүнд ч харагдахгүй ийм сонголттойгоор одоо province in hiding group гэж тэгчээд юу ядгийг. Биш нэг өөртөө хэрэгтэй одоо хичээл тэгэл юу ядгийг бүх зүйлүүдээ би ингээд постлоод тэгээд ингээд англиад ингээд хадгалчдгийг. За одоо жишээлбэл би ингээд юу охинтойгоо хийх одоо хүүхдүүдтэй хийх юм хөрхий хичээлүүд байвал бүгдийг ингээд хадгалаад ингээд авчдгийг. Дараа нь ингээд хайж олоход амраа. Тэгэхгүй зүгээр өөрийнхөө одоо нэг профайл дээр шир хийчихэл тэгээд дараа нь хайхад аюу хэцүү хайж олоход. Тэгээд бас одоо би ингээд онлайнаар ажилладаг гэхэд надаа ингээд гараа авлага болох тийм үү. Тэгээд ингээд хоол хийж сурах ч юм уу. Тэгээд өөртөө хэрэгтэй юмнуудаа бол ингээд би ингээд багслаад ингээд хадгалчдгийг. Дараа нь тэгээд янз бүрийн юм харах нөгөө хэрэгтэй хадгалсан юм харах бол ингээл энэнийхээ дагуу ингээд хаач. Та нар маань ч гэсэн бас өөрсдөө ингээд өөртөө зориулээд ингээд нэг ганцхан гишүүнтэй групп нэгчж болно цаа. Тэгэл тэн дээрээ одоо ядгийн та нар маань цахим хичээл бэлтгэхэд хэрэглэгддэг нөөцүүдийнхаа линкүүдийг холбож болно. Өөрөө одоо YouTube эдрээсээгаа хэрэгтэй бичлэгүүдээ ингээд англиад ингээд гоё хадгалжвал цагийг ч маш их хэмндэг амар идэгий. Тэгэхгүй нэг нэг тийм үзчихсэн тэнд хадгалсан да хаана хадгаллаа гэж одоо жишээ ингээд шеэр хийгээд авчдаг штеп бид нар тийм ээ. Тэгэл дараа нөгөө зөндөө бол юм шеэр хийсээр итэл нөгөөх маань ингээд олдохгүй хайж олоход аюу хэцүү идэг. Тэгэхээр та бүхэн маань өөртөө зориулаад зөвхөн өөртөө зориулаад ингээд ийм групп нэгээд энэ дээрээ хэрэгтэй юмнуудаа ингээд оруулаад багслаад яваарай. Аюух цаг хэмнэдэж шүү.